За би өнөөдөр та бүхэнд энэ шудраг улсын хонгил гэдэг номон дотор орсон, бичигдсэн баримттай манангийн нэг технологийн тухай ярина. Олон технологитой хүмүүс. Тэрний нэг технологи нь юу гэхээр хэн нэгэн хүний гарзанд гаргыг гэвэл эдгээр яадгийг гэхээр тэр хүний гэм буруутаа нор шүүхэр тогтоодоогүй байхад нь сонин хэвлэлээр дайрдаг. Зүгээр л мөнгө тараагаал тэр хүний гутаанд оромжилдаг, гүтгдэг. За ингээд олон нийт бол юу гэж ойлгох вэ гэхээр тэр хүний гэм буруутаа хэсэг нь тогтоодоогүй байхад энэ хүн чинь бол хулгайч юм байна, дээрэмч юм байна, авилгач юм байна, нэрээ идээч юм байна, угаач юм байна гэж ингэж ойлгохтол нь одоо энэ сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөмбөгддөг. Би тэр технологиг ярина. Хамгийн аимшигтай жишээ. Тэр үед одоо авилгалын эмчгээр бол тэр хурц гэдэг нөхөр одоо ийм яргаллын ажиллагаа зохион байгуулдаг байсан. 138 дугаар хуудсан дээр байгаа юм. Авилгалтай тэмцэх дээр мөрдөхийнхэн дарган инх төр гэдэг нөхөр гарч ирсэн суудсан. Прокурорын нөхөр гарч ирсэн суудсан. Эдгээр юу ярьж ийн гэж ерөнхий сайд Алтан уягийн охин тэгсэн, ингэсэн. За нүүрсний хэрэгээр өчнөө юм ингэсэн, идсэн, уусан гансгүй нэгэд ингэ яриа сууж байгаа. Энэ маш аимшигтай. Одоо ч гэсэн баг иймэрхүү байдалтай байх шиг байна. Энэ ямар аюултай байд юм гэхээр олон нийтэд ингээд хууль хяналтын байгууллагын гарч ирээд шалгаж байгаа, тэгж байгаа, тогтоогдож байгаа гэдэг ингээ хэлэнгүүт нь сонин хэвлэлд бол их шалтгаан өгдөг. Дээр нь сонин хэвлэлийн өөрснөө мөнгө аваад тавьдаг. Одоо тэгэнгүүт нь дараач ингэн ерөнхий сайд Алтан уягийн охин Саранзаяа төслийн мөнгнөөс хувьдаа завшсан нь тогтоогдчихээг сонин хэвлэл тавьдаг байхгүй юу? Одоо ингээд одоо олон нийтэд ойдцсан юм шүү, дуудсан юм шүү гэж миний охинд би өнөөдөр бас нэрийг хэлье гэж түрүүхэн өөртөө яриа зөвшөөрөл авсан. Тэртээ дөрөв миний охины намайг ерөнхий сайд байхад намайг огцруулахын тулд 3 сар улс орон даяар цолсон байхгүй одоо мартцсан байна. Тэгээд дараа нь дахиад ийм муухай мэдээ тавина. Ерөнхий сайдын охин Саранзаяа цэвэр агаар сангаас гадна өөр их хэмжээний мөнгөний хэрэгүүдэд холбогдчихъя. Тэгэд ингээд хэргийн бүр нэмэн ингээд сони хэвлэл дээр ингээд цэвэр агаар сан гэдэг дээр юм нотлогдохгүй болохоор одоо дахиад ямар гарч өгдгөө гэхлээр нэмээд энэ ерөнхий сайдын охин Саранзаяа бол ганц ихтэй холбоотой тэр 3.6 тэрбумын нүүрсний хэрэгтэй холбогдсон гэдэг гүт. Дандаа гүтгэл юм гэдэг л. Гэхдээ энийг манай ард дээр гүтгэж ингэж боддоггүй байхгүй. Тэгээ одоо бүр тоо тавина. Алтан уягийн зургийг тавина, охиныхын зургийг тавина, ганцхийн зургийг тавина. Тэгээд охин нь 2.2 тэрбумын хэрэгтэй, ганцхан 3.6 тэрбум хэрэгтэй гэдэг юм биш. Хамгийн сүүлд би хэлийм охин цэг хоёрыг хооронд нь одоо муудалцуулах юм хүртэл сони хэвлэл хийдэг байхгүй. Муухай шимшигтэй. Бүр ингэ бичээ. Алтан уягийн охиноо үзэн ядаж байна гэж. Төрөөсөө эцэг нь өөрийнхөө гим зэмгүй охиныг юм уу ярагчдын гарт хэрхэн тамлагдаж зовж байгааг нь харж байгаа хүн чинь охиноо үзэн ядах уу? Би хайрлын өрөвдөж за би энэ муу миний охин маань Алтан уягийн охин болсноороо бас нэг 3 сар үнэхээр бас нэг улс орон даяар тамлуулж байна. Та нар энэ эр нөхөр, үр хүүхэд, хайв ойрынх нь, хадмынх нь олон хүн ямар хүнд байдалд ордог гэж бодож. Нэрээ ч одоо ийм юм нөхөр юм болов гэж бодогдол хийдэг. Одоо тэгчээд энэ бүх үтгэлгийнхаа материалыг нийлүүлээд Монгол ардын нам Алтан уягийг огцруулах, цуглаан зохион байгуулалтны Монгол шуудан гэдэг юм сонин гаргаад энэ одоо хэдэн ч уулс. Тэгээ энэ сонин дээр саяны үтгэлгийнхаа бүх материалыг хийгээд хүргэн дэнцэнлэгийн ерөнхий сайд охиноороо мөнгө завшуулсанлгийн сайдуудынхаа давхар дээлийг одоо тайлж чадах юм бол ардчилснаа үнэхээр ардчилсан гэдэг нь харагдан даа. Энэ хогийн ийм л юм хийдэг болсоо ингээд бүхэл бүтэн сонинг тэр цуглаан дээр ирсэн бүх хүн тарааж байгаа. Тэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар их мөнгө төлж хүний гутаанд оромжилж Алтан уягийн ерөнхий сайдаас нь зайлуулахын тулд одоо ажиллаж ирсэн зарим нэг жишээ би хэлж